Сайн байцгаана уу? Янжмаа байна. Та бүхэнд өнөөдрийн амгалан ялцгаая. Бид өнөөдөр амар тайвны сайн мэдээ хөлдөө хүмүүс гэдэг хэсгийг ярилцах гэж байгаа. Тэгэхээр амар тайван гэж юу вэ? Амар тайван хаанаас ирдэг вэ? Иохан 16-гийн 33-ыг уншъя. Миний дотор та нарыг амар амгалан байг гэж би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айлтлаа. Тэгэхээр Иесус бүр хэлж л дээ. ертөнцид та нар зовлонтой байна гэж. Яг үндийн дотор зовлонгүй хинч байхгүй. Өөрөө ганцаараа зовоол бусад хүн зовхгүй байгаа юм шиг ч санагдах тохиолдол байдаг заримдаа. Тэгэхээр ямар их давшгүй зовлон бэ гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн дотор байгаа. Тэгэхээр үнэхээр хэцүү зовлон тийм амархан зүйл биш. Зовлон туулах ч гэсэн ерөөсөө хэцүү зүйл. Гэхдээ энийг битээ санаа зовооч гэж хэлж байгаа байхгүй юу? Миний дотор амар амгалан байна. Би ганцаараа биш ээ. Өчний эцэг надтай хамт байдаг гэж. Тэр би ганцаараа биш, өчний эцэг надтай хамт байдаг. Миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Тэр бид нарт хэлсэн мэйл ертөнцид зовлонтой байхгүй шээ. За нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун гэж. Учир нь надтай хамт байна. Миний дотор байх юм бол та нар амар амгалан байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр Иесус Христос дотор амар амгалан байдаг. Тэгэхин хүмүүс амар амгалан өөр газар сайдаг. Эцгийн Иесус Христос Бурхнаар дамжуулаад Бурхнаас Иесустэй дамжуулж ирдэг зүйл. Амар амгалан бол ариун сүнсний үр жимсийн нэгтэй бас. Тэр онцгой гайхамшигтай амар амгалан болохоор гадаа зовлонтой байсан ч дотор амар амгалан байна гэсэн. Иесус дотор. Энэ үүнийг хизээч амар амгаланд орж үзээгүй хүн бол хизээч ойлгох байх л та. Гадаа өрчин хийдээд, гадаа гэрлэлч нь будаа болоод, гадаа хүмүүс бүгдээрээ чамрууд арайд, гадаа юу болж байгааг мэдэхгүй, салхишуур болж байгаа. Гэтэ яг гэрт байшин дотор гаднаас нь харж байгаа юм шиг 50 амгалан байх явдал бол эсээс ирдэг амар амгалан. Тэгэхин хүмүүс бас энэ амар амгаланд мэдхгүйгээсээ болоод хайдаг байгаа өөр газар сайдаг амар амгалан. Христийн дотор биш өөр газар сайдаг. Сүм чуулганаас сайгаад олдохгүй болохоор нь ч юм уу. Тэр зөвхөн Иесусийн өгдөг юмыг өөр газар сайдаг. Хайгаад байхгүй болохоор нь сольдог байгаа. High expectation буюу хүлээлттэй. Тэгээд тэр газар нь хань нөхрөөсөө хайдаг, тэрээсээ хайдаг. Одоо үгүй ажил мэргэжлээс хайдаг. Мөнгө санхугаас бизнесээс хайдаг, амжилтаас хайдаг. Ингээд тэр газар очсон хоноо тэр амар амгалан ч юм уу таны хүссэн хүлээсэн тэр үр дүнд хүрэхгүй болохоор ундаг ба. Тэгэхээр эзнээс амар амгалан хайдаг, эзнээс амар амгалан ирдэг байгаа. Энийг маш сайн ойлгох явдал маш чухал. Тэгэд амар амгалан ирэхийн тулд цаа сүнсээр дүүрэн байх ёстой. Тэгэд Эфес 6-аас гадна Эфес 5-ыг уншаасаа гэж би үнэхээр та бүхэнд хүсэж байна. Тэгэд Эфес 5 дээр юу байгаа юм бэ гэхээр мэдээж дарсанд бүс автуур ингүүл дураараа дөргөж байдалд автагдана. Харин сүнсээр дүүрэн байж гэж хэлж байгаа. Сүнсээр дүүрэн байж Эфес 5:18-аас уншлаа. 5:18 тэгээд тоор. Бурхан болон эцэг бүхний төлөө бидний эзэн Есүс Христосийн нэрээр үргэлж талархал өрг. Христос эмээ нэг нэгэндээ захирт гэж байгаа. Тэгэхээр 5:18 тэгээд 20-21 уншлаа. Эфес 5. Тэгэхээр дарсанд бүс автуур. За мэдээж ихэнх хүмүүс дарсанд бүс автуур гэхээр би дарсанд автуурдгүй жоохон амсдаг эсвэл би огт уудах ч гэж хэлж болно. Гэхдээ ингүүл дураа дургаж байдалд автагдана. Харин сүнсээр дүүрэн бай. Харин сүнсээр тэгэхээр ийм харьцуулж хэлж байгаа байхгүй. Дарсаар согтох биш, харин сүнсээр согтуу бай. Сүнсээр дүүрэн бай гэж хэлж байгаа. Сүнсээр дүүрэн бай гэдэг хэсгийг ерөөсөө хүмүүс ойлгодгүй. Сүнсээр дүүрч үзээгүй байдаг ихэнх хүмүүс. Сүнсээр эсвэл нэг 10 жилийн өмнө ч юм уу 5 жилийн өмнө нэг удаа дүүрж исэн. Тэгээ дүүрхээр зөвхөн сүнсээр дүүрж унахыг хэлдэг ч юм уу тий. Хэлдэг ба. Тэгэхээр сүнсээр дүүрэн байх үед та үргэлжийн амар амгалан байдаг. Тэгээ Бурхны хаанчлыг хайх үед аяндаа бусад юм проблемд нь ч гэсэн алга болцсон байдаг. Тэгэхээр тэр нь бол маш хурдан алга болдог ба харин. Тэгэхээр гэтээ ямар бас онцгой тохиолдол байна л да. Жишээлбэл Дэвидийг хөөж байгаа Саул хаан бол олон жилийн турш түүнийг мөрдөж өшгсөн. Үнэхээр олон жил үнэхээр тамалсан байж байгаа. Энэ үед үнэхээр хамгийн сайн хаан бэлтгэж гарч ирсэн байх л да Дэвид шиг хаан. Тэгэхээр тэрнээс биш үнэхээр эзнээс зөвшөөрөгдөг үү тийм юм дээр бол хурдан алга болдог ба. Тэгэхээр үнэхээр эзнээс бол одоо яаж чичээгээд яаж одоо залбираад яаж үчигээ тэр бүхэн алга болохгүй байгаа бол эзнээс сайн асуух хэрэгтэй яагаад алгуулах хэрэгтэй бэ? Миний надад юу засагдах хэрэгтэй юм бэ гэж асуух хэрэгтэй гэсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр амар амгалан бол зөвхөн эзнээс ирдэг. Та хайх гэж байгаа
зарим юм буруу газар хайх юм бол хүлээлттэй хайх юм бол тэнд хүсэн үр дүнд хүрэхгүй болохоор чи зарим хүн салчхуул нэг сайхан болох юм шиг, өрөөд орчуул сайхан болох юм шиг, эсвэл одоо энэ хүүхэд нь одоо сургуульд орчуул сайхан болох юм шиг, эсвэл хүнтэй суучуул сайхан болох юм шиг ингээл дандаа ингээл ирээдүйд цаг дээр хайж идэг байгаа. Ингүүл тэгвэл яг амар амгалан бол яг одоо цаг дээр ажилладаг байгаа. Тэгээд эдэж тийм дандаа юм гойж залбирч эзэн дээр очдог. Яг амар амгалан эзэн дээр очихын тулд зүгээр л эзэн дээр очих хэрэгтэй байгаа. Be still know I am the God. Тэмцэлтгээ болоод намайг эзэн гэдэг мэдтгөө гэдэг шиг яг тайван амгалан эзэн дээр байх хэрэгтэй гэсэн үг. Очихоор аяндаа эзэн өөрөө амар амгалангийн бурхны дээрөөсөө мартаж болохгүй. Христ дотор орох үед та амар амгалан дотор шууд ордог. Нэг тэмцэлдэж ч юм уу олж авч авдаг зүйл ерөөсөө биш. Тэгэд хайж байгаа газараа та нар сайн анзаараараа хаанаас хайж байна вэ та? Амар амгалан Христээр байдаг.